Hi guys, бидний энэ удаагийн спойлердах кино бол 2025 оны 2 сарын 7 цагийн нээлттэй хийсэн Stop гэх нэртэй нийт 8 анги бүхий инээдэн зомби триллер уран зөгнөл хасалсан кино бага. За ингээд кинонд орцгоё. Бидний дэмжиж саба дараарай. Шилэн хаалга маань цуурч юу зомбинууд орж ирэх гэж байгаагаар энэ анги маань эхэлнэ. Жиюн яаралтай нөхцөл байдлаас гарах аргыг сөвөчлөн. Гинэт толгойд нь санаа орж ирэн төрж авч байсан бодисуудаа хаалганы чигт зөвлүүлж тавиад шүршигч бодисоо бэлддэг. Тэгээд бусаддаа 3 тоолсны дараа цогццгаагаарэ гэж хэлдэг. За ер нь бол зомбинуудтай галтан шат харахаар тэмцэнэ гэж. 3 тоолохтой зэрэгцэн шилэн хаалгач хагарна. Жиюн инхог яаралтай тусламжийн гарц руу оч гэж хэлэхэд дээрээс нь буудлын автомат гал унтраагч ус цацардаг. Нөгөө 3 зомбинууд яана гэж харж байхад тогооч ах маань шаал өөрийн бодчихсон. Эмчнэл чихэн 5 аттай зочид бодол. Манайх дээд зэрэг их тэргээд л. Энэ ах чинь зомби нийч болох гэж байж албаагаар унтран зомбинууд босоод ирдэг. Ашиггүй амжиж яаралтай тусламжийн гарцанд ирж бүгд ам аврагддаг. Юнжу жимүүгийг дагсаар цагдаагийн газарт ирдэг бөгөөд Алекстай таардаг. Алекс зөвхөн сөүлд юм зүйл болоод байгаа юм биш. Америк, Европын орнууд бүхэлдээ хэд хоног юм эмх замбраагүй байгаа юм билээ гэд уцаа унтраа гэд унтраач байтал хитэн цахаан анчин маягийн хүмүүс зам тавь гэд цагдаагийн газар руу ордог. Алекс нэрээ бууг энд хадгалдаг үгүй бол хууль бус болно. Цагдаа, цэрэг, анчид бүгд буутай аттай юм аа. Бууч хэрэгтэй шүү гэж ярьтал. Юнжу маань цэрэг гэж амдаа хэлэхдээ зэрэгцэн үйл явдал цэргийн бааз руу шилжинэ. Цэргийн баазад командлагч нь салааны халахчаа айгаа юу гэтэл үгүй гэд нөгөөх хийдэг шигэ хийхэд болноо гэд доош харах гарцын хаалгаа нийтэл иш хөөрхийн хоо маань хүлсэн цутгалж часан юм 2 канистр бензин бүгд амтай голтой исэн минд ирдэг. Жиюн маань Юнжугийн өгсөн хасаагуурыг нандинастай. Олон ч хүний амийг аварлаа да энэ хасаагуур. Цэргийн командлагч Жиюныг цэргийн байранд иргэн авчирлаа. Энэ ямар хамгаалах байр уу гэж загнадаг. Тэгтэл Жиюн одоо тэр чухал бишээ гэд хасаагуур руугаа харан миний утсыг өгөөч гэдэг. Тийм л дээ хайр дурлалжуу зомби тахал юу юм бэ те. Энэ үед зомбинууд аврах гарцны хаалгыг онгойлгоод дэвшээ шатаар цэргийн баацыг чиглэн ирж байдаг. Ингээд хаалгыг яаралтай хаав. Тоочийн маань би нэг л бишээ. Зомбинууд хүчтэй хаалгыг мөргсөөр. За тэрмийн дагуу тоогооч маань унаад зомби болоод хувирдаа хөөрхий хөлөндөө хазуулчихсан байж л ингээд 50 оройн хүн үнэртэй болгоныг идэх гэж дайрнаа. Командлагч нь буудаад нэмэргүй яг баригддгийн даваан дээр нэг цэрэг урдуур нь ордог. Зомби болчихсон юм бийж тэр цэрэг рүү би 500 кг-ыг өргөдөг гэж орилдог. Наадах чинь дийлдэхгүй шата. За ингээд цэрэгтэйгээ барилцаад авбаа. Бусад цэргүүд гисэн барилдаан үзэж байгаа хэтэй мехэнтер зааж өгөөд сүултээ командлагчтайгаа нийлээд дэвсэлдэг. Командлагч процессыг ойлгохгүй дайны байдалд шилцэн байхад яаж цэрэг рүү дайрч зүрхэлж байна гэд дэвсээд идэг. Инхоо жиюн 2 маань зомбинаас дараагаа аврах гэж байхад ч энэ мөн увш дандаа бидний нүдний булангаар хардаг байсан. Цэрэгт яваагүй юм байж гэдэл нөгөө 2 нь тайвшруулахыг хичээдэг. Гэтэл нөгөөдөг ч босож ирээд хажуу хариунгаас нь зулгаач ухаал гэж. Шатаагач наатгаа одоо хүн биш болсон шүү дээ. Инхоо маань өөрийнхөө арга барилаар яг зомбины тэрхийг хуваах гэж байхад командлагч буулга гэж тушаадаг. Гэвч тушаалыг зөрчин тархин дундуур нь ганц л дондоо манах. Нөгөө талд хазуулан цэрэг маань хувирч байдаг. Командлагч цэргийн байранд орж ирээд бүх цэргийн утсыг тараагаад гэр бүлтэй холбогдох боломжийг өгдөг.
Жиөнийхөө хоёр маань их л баяртай. Уцуудаа хасан хайртай хүмүүс рүүгээ холбогдох гэж яарна. Юнжигийн уулсан мессежүүд утсанд нь ирсэн байхыг хардаг. Харин нөгөө хазуулсан байлдагчийг нас барсан гэд бригадын нэмлэгт хүргэж өгнө. Цагдаагийн газарт үйл явдал шилжихэд зомби нар гараад ирдэг. Нөгөө гурван маань зүгтдэг. Зүгтэж авсаар нэг барилгын хоёр давхарт гарч цонхороо байдлыг ажигладаг. Алекс өлсөж байна уу гэд идэх юм хайдаг. Юнжо маань нэгэн касет харин тэндээс олж Жиюн маань үнэхээр дуртай гэд өмнөх дурсамж руугаа аялна. Чи яагаад ийм дуу сонсдог юм бэ гэхэд гоё болохоор гэж Жиюн хэлдэг. 3 ангийн турш ингэж нэг юм гэрэл гээгээд анхны романтик хэсгүүд. Юнжо маань ингэж бодол хэлэн касетыг авах болно. Жиюн Юнжо руугаа залгаад утас нь холбогддог. Бас хажуугаар нь буудлын ажилтай хүн байлдагч хоёрын донд романс үсэстэй. Уцаар ярьж байсан хүн чинь найз залуучин юм уу гэхэд үгүй манай ах гэтэл манай хадам ах байх нэ гэж байх шиг. Ээлгүй зэлгүй. 좀 줘. 재은아, 근데 이거 보면 Жиюн Юнжогийн санаа зовсонд хүнтэй уулзах гэж байсан мессежүүдийг уншаад үлддэг. Нөгөө талд Юнжо маань уцаа хасаагаад Жиюн руу хариу мессежийг хараад Жиюны хариу мессежийг хараад залхатал холбогддог. Ингээд шууд 77 давхар барилга руу явахаар шийд. Алекс ч миний машинч гэсэн байгаа цуг явъя гэдэг. Нөгөөх нь ч бас новш гэсээр ямар ч байсан гурлаа цуг авахарлаа. 라면 이게 다냐? 먹어버리는 바람에 얼마나 버틸라나? 이게 뭐예요? 식량이 Цэргийн баазууд хаалах гэж байтал гинэц тог тасрав. 전쟁. 전쟁? 코너 오비고 확실히 못해? Ийхүү тог ирсний дараа тогны их усрын талаар Инхо Жиюн хоёр шивнэлтэж байгаад командлагчдаа чалчгаа бол хэмээн загнуулдаг. Бага хэмжээтэй байгаа ч гэсэн байгаа хоолой тэнцүү хувааж эцгэе гэдэг. Тэгтэл нөгөө командлагч би гой мэдмүрэнч гэх шиг дураар алтаа ялцдаг. Нөгөө гурван маань зам нэлцээ. Хаасаагүй зомбинууд хүмүүсийг зээрл гудамжнаас гудамжны хооронд дамжин нугдж явдаг. Юнжо маань бүдрээд унчихнаа. Тэгээд үгдээсээ ширтэнгээ бас Жиюныхаа үдэж өгч байсныг бодоостой. Хоол идэх зураа хатуулсан цэрэг зомби болохгүй шууд бүчихсэн чинь үнэхээр хачирхалтай гэж яриад сууж байтал хаалга гинэт. Командлагч нэгэд тусартал нь өшгөлдгөө. Гэтэл найз байсан гих цэрэг нь чолуу гээд хувирсан зомби руу гүгээд очиж байгаа. Ингээд хазуулаад бас л халдвар авчихлаа да. Хазуулсан цэргийг хүлж болохгүй зомби болчихно гэж зүрхний массаж бүгд хийдэг. Хомоо нөгөө талд хайруулын тав утж байдаг шүү. За ингээд бүгдээрээ толгойд нь буудаж унгаснаар энэ нэг маань төгснө. За энэ удаагийн дугаар маань таалагдсан бол бүгдээрээ
Энэ ангийн талаар сэтгэлээ үлдээгээрэй. Эсвэл лайк, саб дараарай. Дараагийн дугаар хүртэл баяр таа.